зам дээр 528 цистерн вагон газрын төсний бүтээгдэхүүн бэлэн байна. Орчин цагийн үндэсний мөнгөнд тэмдэгт төгрөг анх гүйлгээнд гарсны 100 жилийн ойн өдөр тохиож байна. Авилгын эсрэг олон улсын өдөр авилгын эсрэг залуустай хамт нэгдий уран дор болно. Францад хураагдсан үлэг үрвлийн чулуучсан олдорыг эргүүлэн өглөө. Холимог тулааны Азийн аварга инх оргил их орондоо ирлээ. Оросын төв банк Америк долларын ханшийг бууруулжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр 528 цистерн вагон газрын төсний бүтээгдэхүүн бэлэн байна. Үүний 392 нь дизелийн түлш, 52 нь АЕ92 автобензин, 8 нь бутан, 12 нь онгоцны түлш, 2 нь керосин, 4 нь газолин, 58 нь пропан тус байна. Эдгээрээс 15 цистерн вагоныг Аршаанд өртөнд, 33 цистерн вагоныг Толгойд, 4 цистерн вагоныг Улаанбаатар өртөнд тус хүргэх юм байна. Өнөөдөр орчин цагийн үндэсний мөнгөнд тэмдэгт төгрөгийг анх гүйлгээнд гаргасан түүхэн өдөр. Ардын засгийн газар 1924 оны 6 сарын 2-нд Монгол зөвлөлтийн хувьд нийлүүлсэн Монголын худалдаа аж үйлдвэрийн банкыг байгуулсан. Улмаар эдийн засгийн шинжилгээг үе шаттай хэрэгжүүлж 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор тус банкнд үндэсний мөнгөнд тэмдэгтийг төгрөг нэртэйгээр гүйлгээнд гаргах онцгой эрхийг олгож байжээ. Ийхүү 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр анхны төгрөгийг гүйлгээнд гаргаснаас хойш 100 жилийн түүхийг бүтээгээд байна. Авилгын эсрэг олон улсын өдрийг авилгын эсрэг залуустай хамт нэгдий уран дор тэмдэглэж байна. 2024 оны үзүүлэлтээр манай улс авилгын индексээр дэлхийн 180 орноос 114-р жагсаж 2023 оныхоос 7 байраар ухарсан байдаг. Авилгатай тэмцэх газар 2019-с 2025 оны хооронд 11,000 орчим гэмт хэрэгийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцдаа 3 их 80 төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөж, улсын төсөвт төвлөрүүлжээ. Мөн 14 сая Америк долларын хөрөнгийг гадаад улсаас буцаан авчирсан байдаг. Харин энэ он гарсаар 988 гомдол мэдээллийг хянан шалгалснаас 198-ийн эцэслэн шийдвэрлэж, 78 албан тушаалтанд сануулгах, цалин болон албан тушаалт бууруулах, ажлаас халах зэрэг хариуцлага хүлээлгэжээ. Бүгд найрамдах Франц улсын хууль сахиулах байгууллагаас 2013-2015 онд хураасан үлэг үрвлийн чулуучсан олдурыг манай улсад үн төлбөргүй хүлээлгэн өглөө. Нийтдээ 29 багц олдвор донд 70-аас 65 сая жилийн тэртээ Монголын говьар амьдарч байсан Тарбозавр батар, Теропод, Орнитомимозавр, Гидрозавр зэрэг шинжлэх ухааны нэн өндөр ачаалбагдал бүхий үлэг үрвлийн чулуучсан эсний хэсгүүд байгаад шинжээчид дүгнэлттэй дурджээ. Олдврыг эргүүлэн авах ажил 2016 оноос эхэлж хоёр талын холбогдох байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд ийхүү эцэслэлээ. Холимог тулааны Азийн аварга инх оргил их орондоо ирлээ. Тэрээр One Championship холбооны аваргын бүсийг зүүсэн 2 дахь монгол тулаанч. 11 жилийн өмнө түүний багш Наран Тунгалаг энэхүү алдрын эзэн болж байсан. Спортоор хичээлэд 25 жил, холимог тулаанаар дагнаад 13 жил болж байгаа тэрээр 68.3 кг-ийн жинд аваргалсан 3 дахь Аз буюу 6 дахь тамирчин болжээ. Оросын банк Америк долларын албан ёсны ханшийг 76.9 рубльд хүргэж буурууллаа. 2 жил хагасын турш доллар анх удаа ийм ханштай болж байна. Шинэ ханшийг албан ёсны тооцоонд ашиглах бөгөөд энэ нь импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүн болон гадаадд аялах зардал тооцоонд нөлөөлж болзошгүй. Гэсэн ч банк болон валют солилцооны газарт валютын ханш албан ёсны ханшнаас ялгаатай байдгийг онцоллоо. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.